За сайн байцгаана уу. 8 дугаар ангид олон гишүүнтийг олон гишүүнтээр үржүүлэх сэдвийн бодлогууд өгсөн. За энэс нэг 3 бодлогыг тайлбарлаж өгье. За эхний бодлого маань одоо энэ 2x дээр нэмэх нь 1 дараа нь x дээр нэмэх нь 4 гэсэн 2 гишүүнтүүдийг үржүүлэх ёстой байна. За тэгэхээр олон гишүүнтээр үржүүлэхдээ эхний хаалтан дээр байгаа гишүүн бүрийг хоёр дахь хаалтан дээр байгаа гишүүн бүрээр үржүүлэх ёстой. За тэгэхээр эхлээд би 2x-ийг энэ x-ээр үржүүлье. За тэгвэл юу болох вэ гэхээр 2x-ийг x-ээр үржүүлвэл 2 за x-ийг x-ээр үржүүлвэл x-ийн квадрат. За дараа нь одоо 2x-ийг 4-ээр үржүүлэх ёстой. За тэгэхээр 2-ыг нэмэх 4-ээр үржүүлээ. Нэмэх 8. За дараа нь x хувьсгч болохоор хэврээ бичих юм. Тэгэхээр 8x гарч байна. За одоо 1-ийг x-ээр үржүүлнэ. За тэгвэл нэмэх за 1-ийг бол бичихгүй байж болно. Тэгэхээр зөвхөн x гээд 1x-тэй. Тэгэхээр 1-ийг бичихгүйгээр за дараа нь 1-ийг 4-өөр үржүүлэх ёстой. За ингээс нэмэх 1-ийг нэмэх 4-өөр үржүүлвэл нэмэх 4 гарна. За одоо бид нар төсөөтэй гишүүд байна уу гэдгийг харна. За тэгэхээр энд болохоор энэ хоёр бол төсөөтэй тийм үү? X гэдэг хувьсгч нь яг ижилхэн. За тэгвэл төсөөтэй бол тэр хувьсгчдын өмнөх коэффициентуудыг нэмнэ. Тэгэхээр эмэгтгэх юм бол 2 за x-ийн квадрат за тэгвэл 8 дээр нэмэх нь 1x гэж байна тийм. Тэгэхээр нэмэх 9x за тэгээд нэмэх 4. За одоо цаашаа болохоор төсөөтэй гишүүд бол байхгүй. За дараагийн бодлого. За яг мөн өмнөхтэй адилхан. Эхлээд 5ab квадратыг 3ab кубаар үржүүлье. Өөрөлдөө энэ нэг гишүүнтийг үржүүлэх. За 5-ыг 3-оор үржүүлээ 15. За а хувьсгчаар үржүүлэх юм бол а-гийн квадрат. За b квадратыг b-гийн кубаар үржүүлвэл b-гийн 5 зэрэг. За одоо 5a квадрат ab квадратыг хасах 4a квадрат гэсэн нэг гишүүнтээр үржүүлье. За тэгвэл эхлээд өмнөх коэффициентүүдийг үржүүлнэ гэхээр 5-ыг хасах 4-өөр үржүүлнэ. Тэгэхээр хасах 20. За дараа нь а квадратаар үржүүлвэл а-гийн 3 зэрэг. За b квадрат бол хэвээрээ b квадрат. За одоо дараагийн гишүүдийг үржүүлэх юм бол за 4b кубыг 3ab кубаар үржүүлвэл за нэмэх 4-ийг 3-аар үржүүлэх юм байна. Тэгвэл нэмэх 12. За а бол хувьсгч хэврээ бичигдэнэ. За дараа нь b кубыг b кубаар үржүүл b-гийн 6 зэрэг. За одоо цаашаа болохоор дараагийн гишүүдэд үржүүлнэ. Тэгэхээр энэ хоёрыг 4b кубыг хасах 4a квадратаар. За 4-ийг хасах 4 үржүүлээ. Хасах 16. За b a квадрат бол хэврээ бичигдэн b куб хэврээ бичигдэх юм байна тий. a квадрат b куб. За одоо цаашаа төсөөтэй гишүүдийг эмэгтгэн гэсэн үг. За энд бол төсөөтэй гишүүд байна уу тийм үү? За энд a квадрат байхад энд бол a квадрат байна. Гэхдээ b 5 зэрэг байхад b 3 зэрэг байна тий. Тэгэхээр 9 төсөөтэй болж чадахгүй. За энд бас a куб байхад энд бол a куб байхгүй. Тэгэхээр яг төсөөтэй гэхээр яг хувьсгчүүд нь ижилхэн мөн зэргүүд нь ижилхэн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дөрвөн гишүүнтийн үдээр ялгаатай зэргүүдтэй байна тийм үү? Хувьсгчүүд нь ижилхэн ч гэсэн. Тэгэхээр төсөөтэй гишүүд байхгүй гэсэн үг. За дараагийн олон гишүүнтээр үржүүлээ. Бас өмнөхтэй адилхан. За эхлээд энэ хоёроо үржүүлээ. 4-ийн квадратыг 2-ийн үржүүлээ. За тэгвэл 4-ийн 2-оор үржүүлээ 8. За энэ квадратыг n-ээр үржүүлэх юм бол n-ийн куб тий. За одоо дараагийн нэг гишүүнтээ үржүүлье.
За энийгээр үржүүлэх юм бол 4-ийг 3-аар үржүүлээ. За нэмэх 3-аар үржүүлэн тийм үү. Тэгэхээр нэмэх 12. За энэ квадратыг p-гээр үржүүлэх юм бол за энийн квадрат p. За одоо би энийг арилгаад за одоо 6n p-г 2n-ээр үржүүл. За тэгэхээр хасах 6 2-оор үржүүлвэл хасах 12. За n-ийг n-ээр үржүүлэх юм бол n-ийн квадрат. За тэгээд p. За p. За одоо 6n p-г юугаар үржүүлэх вэ? Нэмэх 3p-гээр үржүүлэх тий. За тэгэхээр хасах 6-г нэмэх 3-аар үржүүлнэ. Тэгэхээр хасах 18. За n-ийг b-ээр бичнэ. За p-г p-гээр үржүүлвэл p-гийн квадрат. За p-гийн квадрат гарчлаа. За одоо дараагийн нэг гишүүнтийг үржүүлэх ёстой. За өөрөөр хэлбэл за 6 нь 9p квадратыг 2n-ээр үржүүл. За нэмэх 9-ийг 2-оор үржүүлвэл нэмэх 18. За n p-гийн квадрат. За дараагийн нэг гишүүнтэй үржүүлээ. За 9n p квадратыг 3p-гээр үржүүлнэ. За тэгэхээр нэмэх за 9-ийг 3-аар үржүүлээ 27. За p квадратыг p-гээр үржүүлэх юм бол за p-гийн 3 зэрэг. За одоо төсөөдийн гишүүдийг эмгдэх нь. За тэгэхээр энд болохоор 12n квадрат p энд 12n квадрат p байна. За дараа нь за энд энэ хоёр бол гишүүн төсөөд байна тий. За одоо эднэр эмгдэх юм бол энд бол 12 хасах нь 12 гэхээр 0 үргэлжлэн хураагдана. За хасгаар 8 дээр 18 нэмлээ бас 0. Тэгэхээр хураагдчихлаа. Тэгэхээр үлдэж байгаа гишүүдээ бичих юм бол за 8 n-ийн куб. За тэгээд нэмэх нь 27 p-ийн куб. За ийм хариу гарч байна.